Мөнх ногоон амьдрал. Их байгаль дэлхийн үр хүүхэд бид мөнх ногоон амьдрахын ухаарлыг олцгоё. Радио FM 107.5 мөнх ногоон амьдрал төрийн бус байгууллагын хамтарсан нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна. Амархан сайн байцгаана өрхөм сонсогчдоо. Радио шинжилгээ 107.5 мөнх ногоон амьдрал төрийн бус байгууллагын хамтарсан мөнх ногоон амьдрал нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За тус төрийн бус байгууллагын тэргүүн докторант Алтан Цацралт микрофоны өмнө байраа эзэлсэн байна. За өнөөдөр бид эрхэм сонсогчдоо мод ургамлын талаар түүнийг одоо яаж тарих уу, яаж арчилах уу, бид бүхний одоо энэ тал дээр мэдэх мэдлэгийг улам одоо гүнзгийрүүлэх тийм ээ. Ийм одоо сэдвийг бид өрнүүлэхээр шийдлээ. Түрүүн бит хоёр нэг ихний нэвтрүүлгээрээ ярьж байхад та хэлсэн л дээ. Өчнөө олон төргийг одоо улс маань мод тарихад зарцуулж байна. Гэтэл энэний одоо зарцуулж байгаа мөнгөний хэмжээ тэр мод нь яг одоо ургаад хүнд хэрэгтэй болж байгаа хоёрын хоорондох одоо динс бас тэр болгон таарахгүй тэрийг одоо анзаарч байгаа ч хүн байхгүй. Ингээ бид нар мөнгөө ихэнхдээ одоо салхинд хийсгэж байна гэсэн ийм санаа байсан л та. Тэгэхээр энэ мод чинь зүгээр нэг тарьчаад болчдөг юм бол биш юм байна шүү дээ. Би бодож байлаа бас л нэг бүсгүй хүн их хүн хүүхэд төрүүлэхтэй адилхан л тийм л бас том хариуцлага, тийм л одоо том одоо амьдралын одоо бас ухаан энд бас байгаад байна л да гэж би ойлгох гээд шүү дээ. Зөв үү? Тийм л дээ. Мод ургамал тарина гэдэг нь өөрөө амьд димийг амьдрал бэлгэлж ийн гэсэн үг. өсгөж боожуулах гэж байгаа тухайн асуудал ба. Тэрнээ санал ширээ хийх гэж байгаа бол өөр асуудал тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс бас одоо залхаж байна л да. Жил болгон хашаанда мод тариал нөгөөх нь ургаж өгдөг. Яагаад урахгүй байгаа нь бас учрын саавал улс нийтээр субботгоор мод тарьдаг бас л ургадаг. Тэгээ зарим нь үгүй ерөөсөө бүгдийн цементэлч гэж ярьж байгаа юм байна л да. Тэ. Тэгэхээр ер нь бол цементэн дээр хүн гэж амт өөрөө амьдрах орчин биш л дээ. Тэ. Цемент дээгүүр чинь машин л явдаг болохоос ер нь бол хүн өөрөө байгалийн амт учраас хөрсөн дээрийг ишгэж өв сургамал дээр л явах учиртай л да. Тэ. Тэгэхээр Монголд мод ургадаг юм аа гэж зарим хүмүүс ярьдаг. Монголд түрүүн би нэвтрүүлэг дээр хэлчихсэн. Орос хүн ирээд амьдрахаараа байрных нь гадна амьдр цаашаа битүү мод ургачдаг. Тэгэхээр Монгол хүн тарихаар ургадаггүй гэж байгаа бол тэр нь бас нэг хүчээр биш шүү дээ. Яагаад гэдэг асуулт хариулт. Яагаад жилийн жил тарьсан тэр олон тооны моднууд улсын хэмжээгээр бол маш их тоо гарна шүү дээ. Эдийн саяар жилд 2 удаа тарьна шүү дээ. Хавар намар тарьсан тоо тэргүүрээ үржүүлэх юм бол хэрэг ургацсан бол бид нар одоо бол Улаанбаатарт төөрөөл нөгөө нэг сармөгчин шиг гүгүүлгээ явж явах хэрэгтэй л дээ тийм ээ. Тэгэхээр аливаа болж үтэхгүй байгаа юм хүн юм чинь ухаанаар эргэж бодох хэрэгтэй л яагаад урахгүй гэж нэлээд хэдэн алдаа гаргаж байна бид нар. За нэгдүгээрт нь энэ тармил ургамал гэдэг бол хэн нэгэн мэрэгжлийн хүн байгуулга тэр байгаль дээрээс нь үрийн түүгээд юм уу мөчрөөр нь юм уу энийг бүр одоо маш нарийн технологийн дагуу одоо модыг ургуулж өсгөж байгаа. Өөрөөр хэлбэл яг үрийн өнөөдөр тэр жимсэн боловсрсан хэсгийг ажиглаа. За одоо болсон байна гэх. Тэгээд хэн холдов үр хүүхэд гэдэг чинь хамгийн нанд юм шүү дээ. Цаашдаа амьдрахгүй. Өнөөдөр хүн болж төрхийг нөгөө зүүнний үзүүр дээр нэг будаа тогтсон тэрнтэй зүйрлж үздэг шүү дээ. Тийм гацтай амьдрнаа л гэж. Тэгэхээр ургамлынхаа үрийг түүгээд тэрийг тодорхой хэмжээгээр ерөнхийдөө хар ухаанаар ярих юм бол байгалийн хуулийг дагаж, байгалийн үзэгдлийн дагуу өөрөөр хэлбэл туулын эрэг дээр монс модноос мойл жимс ургасан байна. Тэгэхээр би монсыг тарих гэж байна гэж. Тэгвэл тэр жимс бүрэн болоод тэгээд одоо гадна махан биеийг хатаад доош унах хэрэгтэй тий. Унаад газар буунгууд тэр орчин чийгтэй өгөө зөөлхөн ийм байжгаад дээрээс нь мал амтан гიშгээд тэр үрийг доорно. Дараа нь салхи шуурга болоод шороо хийсч ирээд тэр үрийг дараад өгнө шүү дээ. Тэгэнгүүт тэрний дараа яадын гэхэр зэрэг цас ороод намар жимс болдог шүү дээ. Цас ороод тэр үрийг хөлдөөхгүйгээр тодорхой хэмжээний хучиж өгөх юм байна. Хавар цас хайлангууд тэр үрэнд чийг ирж байна. Тэгэнгүүт тэр үр яах вэхээр гадна талын зарим нь одоо яст үртэй байдаг шүү дээ. Одоо чав мавны үр шиг тийм. Тэгхийн бол өвөл жоохон хөлдөөд 100 гисэнгүүт тэр ясаа гарна. Тэр чийг дулаан гэсэн тодорхой тэр үрийг хөөх соёо цухах тэр нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Тэгэнгүүт соёо гарч ирээд энэ ургамал ургач эхэлнэ.
Тэгэхээр нэг модноос хэтчнэн 100 үр унж байгаа, тэрнээс хэдэн мод болох вэ гэхээр байгаль дээр ч гэсэн бас эрсдэлтэй л асуудал. Тэр орчин бий болох хэрэгтэй тий. Тэгэхээр амьд ийм организм ургамал бол тэр ус уух ёстой тий. Тодорхой хэмжээний дулаан байх ёстой, гэрэл байх ёстой, шимт хижээлтэй одоо хөрс байх ёстой. Тэр үндсэнд нь шаарддаг ийм зүйлүүдийг бид нар бий болох ёстой. Тэгэхээр тэрийг тарих нэг хэрэг. Ерөнхийдөө тармил ургамлуудыг 2-3 настай, өөрөөр хэлбэл 2-3 жил одоо боожуулаад тэгээд өөр газарт шилжүүлж хаана цэцэрлэгт юм уу, хөв хүн айлах хаашаанд юм уу, ойд юм уу ингэж тараадаг. Тэгэхээр энэ бүхэн технологитой. Энэ 1 настай, 2 настай энэ монс мод ишин хэдийн сантиметрийн диаметртай байх ёстой. Өндөр нь хэдий байх ёстой. Хэдэн салаа мөчөртэй байх ёстой. Энэ бол яг тийм цаашдаа амьдрах чадвартай тарьж суулгаж гаргаж чадж гэнэ гэдгийг хүн мэдэх ёстой. Тийм юмыг зах зээлд нийлүүлэх ёстой. Нөгөө талаар тэр амьд эмийг тэр хөрсөн дээрээс аваад ямар нөхцөлд шилжүүлсэн. 2000 км-ийн цаанаас үндсийг суг татж аваад үндсийг хамгаалаагүй салхинд аваад аквад ирсэн юм уу, тийм ээ? Тэр одоо тээвэрлтийн горим технологи авчираад нөгөө хэрэглэгчд өгтөө ямар газар хадгалсан юм, наран дийл хадгалсан юм, ус чийг нь өгсөн юм уу, хэд хоног хадгалсан гэдэг энэ бүх зүйлүүд тарилтын технологи, тээвэрлтийн, хадгалалтын тэгээд дараа нь тэр модыг тэр одоо цаашдаа ургах нөхцөл болцоотой хөрс эмийг бэлдэж үндэс мөнцийн бүрэн бүтэн эд эрхтний бүрэн шилжүүлж суулгасан юм уу гэдэг асуулт. Ойлгомжтой үстэй энэ тэгтээ аюу хэцүү юм байна. Гэхдээ хэцүү биш л дээ. Энийг бол тэр хүн сонгож авах хүртэлх асуудлыг мэрэгжлийн байгууллагууд хариуцах. Харин тий. Тэгэхээр төр энэ мэрэгжлийн байгууллагуудаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Байгалаа сэргээгүүд эдгэртээ одоо зээл 100 өгдөг ч юм уу те ийм байх хэрэгтэй. Өнөөдөр бид нэр бараг дуртайдаа л мод үржүүлж аваа улсууд баггүй. Тэгэхээр би нэг хайлаас гэдэг модыг 2 жил услаад нар гаруул бараг ямаар бүтээгээл өвөл даарчих байгээл одоо бууц архучаал ингээл явж байгаад нэг 80 санчтай нэг юм мод авчираад өнөөдөр 800 төгрөгөөр өхнө шүү дээ би 2 жилийн хөдөлмөр. Тэгэхэд өө ямар үнэтэй наадах ч одоо 200-аар л авъя л дээ. Өнөөдөр нэг ширхэг хуушуурны үнэтэй нэг ширхэг хуушуурыг хүн одоо 800 мянган төгрөгөөр авна шүү дээ. Ямар хугацаанд идэв дуусах вэ? Тэр хайлаас гэдэг мод жинхнээр 800 настай мод. Цаашдаа 90 ургах юм бол. Энэ хоёрын хооронд бас үнийн зүр байна те. Тэгэхээр энэ дээр хүмүүс тэр модоо сонгохдоо гарал үүсэлтэй. Уух эзэнтэй буцах хаягтай газраас цаашд нь яг яаж тарих гэдэг технологиг асуугаад тарих юм бол ямар ч мод Монголд байна гэсэн. Тэ. Өнөөдөр нэг ийм л үзэгдлүүд байна л да. Манай монголчууд одоо тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн газар хашаа байшинтай болцоож байна. Зарим нь бүр одоо барууны маш баян одоо дэлхийн одоо Холливуудын одуудын барьдаг байшин гэж хүртэл барьчихлаа тий. Тэгтэл тэр хашаанд нь гой байшин байна. Доторх тавилга нь гоё. Барьж байгаа утас нь iPhone 5 тий. Унж байгаа нь Lexus 570 байдаг. Маш гоё брэнд цамц костюм өмсөд гэрээсээ гарч ирэнгүүт хашаан дотор нь шуураад хүүхдэн тоглох газар байхгүй. Тэгэл нөгөөх нь ороо хүрээд ирэхэд нөгөө цагаан цамц нь хав харуул. Тэгэхээр дэлхийн төвшөнд амьдрах гэдэг өнөөдөр орчин юм бол яаж зүтгэхэд юм бэ? Тийм учраас тэндээ мод ургамал тарих зүлэгжүүлэх энэ асуудал зайлшгүй хүний амьдралын хэрэгцээ. Ороо найз нөхдөйгөө өөрийнхөө тарьсан модны доор сүудэрт нь сайхан одоо ороон зоог бариад тэнд ургуулсан жимснээс авч хүүхдүүд нь түүждэг. Энэ бол хүний амьдралын кайф баг. Яг одоо ийм өөртөө тань адилхан иймэрхүү төрлийн одоо ийм мэрэгжлийн энэ одоо суулгацыг тэр үрийг ингээд одоо яг зөв хэмжээнд нь одоо болгоод ингээд бидэрт одоо тарихад бэлэн болгоод ингээд авчираад гүйцэтгэний байгууллагууд ер нь жишээлбэл Улаанбаатар хотод хэдий их байд юм бэ? Ер нь бол байгаа шүү. Ер нь хуучин ялангуяа одоо энэ чиглэлийн ажил хийжсэн ч юм уу ер нь мэрэгжлийн улсууд хуваараа хийдэг. Тиймээс яг бодлоготой жинхэнэ мэрэгжлийн мод үржүүлэх аж ахуй маш их хөрөнгө мөнгө хэрэг болдог учраас тодорхой хэмжээний цөөн тоогоор тарьж ургуулдаг. Өөрөө бүр хоббигоор мэрэгжлийн босч хүмүүс маш сайхан ургуулсан хүмүүс байна. Реклам таныг онлоо. Шинэлгэн 107.5 радио сонсогч та бүхэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээн аван сонсноо. Би ингэж анзаарах юм ер нь дэлхийд ч тэр манай монголчууд игдэм байлээ шүү дээ. Энэ байгаль хамгаалах чиглэлийн
мэрэгжил чи ерөөсөө хамгийн дээр одоо төр улсаас анхаарах хамгийн чухал мэрэгжил тооцогддог юм байл нь шүү дээ ер нь. Тэгэхээр энэ ямар чухал асуудал вэ гэдгийг жишээлбэл Монгол улс бол ойлгочод байна гэж би бодоод байгаа байхгүй. Гэтэл үнний хэрэг амьдрал дээр одоо тэр яг тэр одоо чухал байгаа гэдэг нь харагдах юм уу танд юу гэж бодогдох юм? Ерөнхийдөө яг Монгол үндэстний хувьд бол дэлхийд байхгүй байгаль дэлхийдээ хайртай ийм улс үндэстэн. Бидний үе дээр маш богино хугацаанд ингэж тасарч байна энэ зүйл. Тэ. Өөрөөр хэлбэл 4 ханны дунд өссөн хүүхдүүд одоо босч ирж байна. Тийм ээ. Эднэр бол тэр байгалийн сайхан энэ зүйлүүдийг мэдрэхгүй. Тэгээд ерөнхийдөө төрөл бүрийн одоо хоол унд бусад зүйлийн агаарын дутагдал энэ зүйлээс болоод өвчнөй, зовлонтой ийм зүйлүүд ялангуяа ийм цөөхөн амтай улс оронд бол улс орны аюулгүй байдлын түвшинд энэ орчноо сайжруулах асуудал дээр төр засгаас эхлээд хүн болгон эцэг эхчүүд анхаарах ёстой ийм зүйл байхгүй. За би хазаачлаа сэдвээсээ. За хоёлаа цаашаа явъя. Тэгэхээр за бид ингээд мэрэгчлийн одоо та бүхнээсээ ийм сайхан зөв инхрийлж бий болгосон энэ суулгацыг ингээд та бүхнээсээ хүлээж аваад яаж арчлах талаар зөвлөгөө аваад ингээд суулгах юм байна. Тийм ээ? Ямархуу хэмжээний газар байна. Яаж одоо суулгахаар ингээд болчлоо. За арчлахад жоохон ямар онцгой байдал таны зөвлөштэй зүйлүүд байна вэ? Тийм л да. Ер нь бид нар юун дээр алдаад байна те. Яагаад одоо маш сайхан боожилттай суулгах цагаачаад амьдруул чадахгүй байна. Тэгэхээр энэ бол зөвхөн сэтгэл дутж байгаа л асуудал. Өнөөдөр хүүхдийг байна шүү дээ те. Одоо 1 настай хүүхдийг зүгээр ерөнхийдөө энд хоол ундны байгаа шүү гэж гурил мах төхүүлж өгчөөл. Тэгээд тэхийн бол тэр амьдрах уу? Тэрнтэй адилхан. Энэ жижигхэн энэ зулцган энэ модны тэр үндэс нь өөрийгөө хоолж чадах хэмжээний шим тэжээлийн бодисыг хөрснөөс татах чадвар нь байхгүй байна. Өөрөөр хэлбэл тэр ургамал заавал гадны дэмжлэг хэрэгтэй. Тэгвэл яагаад байгальд яагаад ой нөхөн сэргээд ургаад байгаа. Ой уур амьсгал нүүр чиглэг тийм ээ хөрсөн чигтэй өдөржин наран чаруулахгүй бас сүүдэртэй тийм. Өнөөдөр Монгол орны бүх хоо яагаад уулын өвөрт урахгүй дандаа орооноос хойш орж тийм. Манай Монгол оронд ургамал ургах битэл амьд амтан амьд организм цаашаа амьдарч өгч эрсдэс уур амьсгалаас эхлээд маш олон хүчин зүйл. Ялангуяа ургамалд бол нар нь ингээд шараад татчих тийм. Хатаач бид нар ч гэсэн бодолтой амтан ургамал хоёрын хооронд хоёр өөр зүйл. Энийг бол одоо бурхан гэдэг юм одоо цаанаас нь хэн зохицуулсан тийм. Ургамал бол нэг суурин газараа ургасан бол тэргүүрээ байраа солих эрх байх. Тийм учраас хэрвээ тэр ургамлын оронд хажууд нь хүнийг аваачаад нэг өглөөнөөс ороо хүртэл одоо хөдөлгөөнгүй нарлуу харуулаад зогсоовол ямар асуудал үүсэх. Яг нарийнда 15 минут зогсохгүй л зүгээр пад гэл унах. Ийм л юм байгаа. Тэгэхэд энэ агарын хурааш энэ зүйлүүдээс тэр юм хамгаалах хэрэгтэй. Яагаад уулын ингэрт урахгүй байна? Тэгэхээр тодорхой хэмжээний ард ургаж яана гэдэг чинь нэгдүгээрт нарны хүчин зүйл айхтар ба. Тэ. Энэ их төвчээртэй одоо говийн гарал үүсэлтэй ийм моднууд хурдан бие дааж ургах чадвар. Нөгөө талаас тэр ургамлаа суулгаж байгаа тэр хөрсөндөө бид нар бас л голоо зөхиод нэг жоохон нэг аяны хохор шиг юм ухах гэдэг байхгүй. Тэгээд ороо нь хаад чулуу юм уу ингээд дагтарсан хөрс ба. Тэрлүү яг тэр жоохон зулцган модны үндэс гатгаж орох. Айгуухан том ухаад тэгээд өнөөдөр бидний нэг буруу ойлголт бол ерөөсөө үржил шимтэй хар хөрсгээл нөгөө нэг хар шавар хөрсөө аваачаад хийчдэг. Тэр хөрс маань маш нэгт учраас нөгөө бидний хийгээд байгаа ус доошоо шингэж өгдөггүй. 1-2 санч яваад бусд нь мэлтийтэл байжгаад агаар туур шаад болчдөг. Би усалцаа л гэж бодоод. Тэгэд ургамлын үндэс доор 30-40 санчд байж идэг. Үндэс өөрөө зүгээр ингээд шороог идээд зайчлаад юм уу тийм шүдмүүд байх. Үндэсний бүтцний үхээр шин хөрсөнд байгаа эрдэс бодисыг усан дууссан байдлаар нь сорж иш мөчөр навчруугаа явуулах үүрэгтэй. Тэрнээс шороо иддэг тийм зүйл шүд байхгүй гэсэн. Тэгэхээр хүн тэрийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас тэр үндэсэнд байж байгаа тэр орчны хөрсийг чиглэж усалж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр эрдэс бодис усан дуусах хэлбэрийг биелүүлэх тусалж өгөх хэрэгтэй гэсэн ийм зүйл. Тэгээд энэ дээр маш их алдаж байгаа. Өнөөдөр цаг уурын одоо мэдээгээр за одоо манай тийм газар нутгаар одоо 2 хоногийн турш бороо орлоо. Хөрсөн дээр 3 мм-ийн тундас буусан байна л гэж. Тэгэхээр хөрсөнд очисон чийг 3 мм бүтэн 2-3 хоног ороход
тэгж байгаа үндэс аав байгаа тий. Тэгэхээр ер нь бол ургамал гэдэг амьтан бид нар бол өөрийнхөө орчныг бүрдүүлэх гэж тарьж шилжүүлээд байна л да. Тэрнээс ургамал бол өөрөө ямар юм гэхээр хаана тэр ургамал ургасан тэр өөрийн орчиндоо золцгон ургамлууд нөхөс сэргэж ургадаг. Тэгэхэд хажууд нь тэр том моднууд нь хөрсний усыг татаад туслаад өгч шээ. Тэгэнгүүт бид нар халцгай газар очиод хашаа нь ухаад нөгөө нөхрийг жижиг яйслын хүүхдийг л шууд өөрөө бие дагаад ургах тухай асуудал ярьж. Тэм учраас услагаан дээр тэгж алдаж хөрсөө бэлдэж заавал сэргүүлэх хэрэгтэй. Сэрэг болох хэрэгтэй. Тухайлбал элс бууц мууцтай холж өгөх хэрэгтэй. Тэгжээж нөгөө хөрс сэрэг байжээж үндэс цаашаа. Тэгээд модоо тарьчаад заавал хөрснийхөө чигийг үзэж явах хэрэгтэй. Тэр үндсэнд ус хүргэх арга хэмжээг хүн авах хэрэгтэй. Чиг нь ингээд модныхоо тоогоо ингээд ухаад үзэн штэ. Чиг хаана явна те. Тэгэхээр зэрэг магадгүй зүгээр тодорхой хэмжээний одоо пяур ч юм уу хоолой хийгээд өхнийх нь болонд ташуу хийгээд ч юм тэрлүү ус хөвж явах асуудал нь бол манай нөхцөл илүү. Манай уур амьсгал энэ агаарын чигшил ийм хор. Өнөөдөр зүгээр энэ одоо цементийн зам дээр юм уу гаргаад ус цацхад нүдэн дээр цахаасаа ингээд хураа болоод уршиж байгаа. Тийм асуудал дээр бид нар алдчихаа. Тэгээд хинх нь ер нь гоё мод тарих сонирхолтой хүмүүс одоо хавар ингээд 6 сард бидраас мод аваад айгүй их баяр хөөртөө очоод тариал усалж яана гэл. Тэгээд усалж яснаагаа наад өнгөрөөгөл тэгэл хөдөө явдаг байхгүй. Тэгэл 8 сарын 20-доор эргэж хурж ирэл. Нөгөө танаас авсан мод ч байхгүй чадарцсан шүү дээ. Яасан усалсан үсгөө чи бороо ороод ирсэн юм чинь. Би бол өстө сугныхаа булчирхайг шүн сэрэл услаад байгаа. Тэгээд мэдээж яриг тэр хүн хөрөнгө мөнгөөр авсан юм чинь тэр хүн тохиролтой. Би өгсөн үнэн. Тэгээд би одоо яалт төлөө очноо. Би мод авж байгаа хүмүүсийг за та усалгааг л хариуцсан шүү. Ослно өстө тэр асуудалгүй л гэдэг. Тэгэхээр би явж очоод нэг юм будаа сахар хатгаад байдаг нэг юм шүүпгээд нэг юм байдаг штэ. За дээж үздэг. Шуудаар бат. Тэрийн шиг юмтай штэ би. Очоод 30 40 сая хөрсийг хатгаад авчираад ирэхээр зэрэг ерөөсөө дээхэн талдаа жоохон намайг очино гэдгээр ч юм уу ер нь тэгдэл өөрийгөө л хуурж байгаа. Тэгээ энэ шороо яагаад туурай байна гэд. Гэхдээ би одоо услаад байсан гэхээр тэр тогооных нь дээр байж байгаа тэр хар шороо ингээ өрөм тогтцсон. Юу ч нэвтрүүл. Тийм учраас хөрсийг байнга сэврүүл ус цаашаа явуулах юм гэж. Хүн сэтгэлийн асуудал. Энэ модыг хараад өөрт чинь мэдрэгдэнэ. Навчин ингээд хомаад унжаагаад ирнэ өнгө зүс муутай байна те. Өө эн чин цангацсан байна, ийм байна. Эсвэл наран түлэгдсэн байна гэж ойрхон амьд их одоо олон хоногор нар гарвал бас нэг сүйдэрлэх, дээгүүр нэг юм татах барих юм юмнуудыг хийж гад эхний нэг жил сэтгэл гаргаад тэр үндс нь өөрөө цаашаа өөрөө хоолоо олж иж боломж болонгууд бараг дараа жилээс хавар намар сайн услаад. Тэгээд сүлдээ бие даагаад ургач нь тандж юмсэн. Тийм учраас тэр нялх насанд нь дэмжиж өгж байгаа сэтгэл гаргаад одоо өөрөө 90 цент хүргэстэй юм биш нэг сэтгэл. Бор хоолнд оруулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй зүгээр ихийгээ хөгж байгаа хөөхт зүгээр л шууд маань нэг гэдгээ өргөж болохгүй нэ. Болохгүй шүү дээ. За ойлголоо. За өнөөдөр нэвтрүүлэг өндөрлж байна. Бид нар өнөөдөр энэ мод ургамлыг тарих талаар түүнийг арчлах талаар ярьлаа. Ер нь бол манай Улаанбаатарчууд бол мод ургамл тарихын сэтгэл санаа бас их болсон юм шиг байлээ. Одоо жишээл манай хашаанд гихтэл байсан нэг сайхан гацуур модыг шин аваа явуулсан байлээ. Бодвол одоо сайхан газар тарих гэж авсан юм байлгүй. Нэг тиймэрхүү буруу аргаар л авсан болохоос ер нь бол хүмүүс дуртай болж байгаа юм байна гэж ингэж ойлгож байгаа. Харин яаж одоо тарж яаж арчлах вэ гэдэг тал дээр таны зөвлөгөөнүүдийг бол одоо бид нар сонсч авлаа. Эсвэл мэдэж авлаа. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Бид мөнх ногоон амьдрал гэдэг ийм нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж ирхэн сонсогчдоо. Энэ нэвтрүүлгийг бид мөнх ногоон амьдрал төрийн бус байгууллагатай хамтарч байна. За тус одоо төрийн бус байгууллагын тэргүүн докторант Алтан Цацралтын яриаг бид сая сонслоо. За ингээд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараачихын нэвтрүүлгээр сайхан уулз ирхэн сонсогчдоо баяртай. Их дэлхийн минь мөнх ногоон байг. Мөнх ногоон амьдрал нэвтрүүлэгтэй та бүхэн хамтралаа.